Замралтай өдрийн минь цагаан амарцгааж байна уу миний эрхэм фэйсбүүкийн найзуудаа. За би нэг энэ Монголд одоо дутагдаад байгаа ганц асуудал байдаг. Хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчин тоглох, тэгвэл тоглож наадах догчин орчилт. Орчны догчилт их тааруухан байдаг, дутмаг байдаг. Тэгэл нэг барилга байшин барай шамбаралдуулаад барайл хүүхдүүд нь хаана тоглоно хамаагүй хаяал явдаг байдал. Сүүлийн эдэнчл хавтгаарсан. Одоо энд нэг том газаргүйгээр Солонгос угаасаа газар нутаг багтаа штэ. Гэлээ гихтэл хүүхдийн тогтчлтон дээр асар их хаа яваа газар нь анхаарах юм аа. Одоо энд бол ингээл энэ хөл бөмбөгийн мини хөл бөмбөгийн ногоон байгууламж хийсэн. Энэ дээр бол өдөр хүүхдүүд битүү тоглож ирсэн. Одоо ингээл энэ аав нь хүүгээ дагуулаад гарч ийн. Мөн үү? Тэгэл хүүхдүүдийн скутер ингээл тавьчихсан байх жишээ нэ. Тэр цаатлын жижигхэн байшин биш штэ. Энэ дотор энэ children pool гэдэг энэ хүүхдийн усан бассейны газар байна. Энэ дотор хүүхдүүд битүү байна. Би сая жөнгөсөө орж харлаа л да. Одоо энэ бичлэгийг харуулъя та нарт. Тэ энэ хараа. Энэ би дотроос нь бичлэг хийсээ сая ороод. Ингээл битүү гой хүүхдүүд тоглож явах жишээтэй хараа. Усан бассейн. Энэ жижигхэн хэдхэн метр квадрат газар заяа. За ингээд одоо энэ би энэ зогсож шít хараа. Энэ дотроос би одоо лайв дэж байна нөө. Одоо тэн дотор бичлэгийг сая би энэ дээр харууллаа шүү дээ, тэ. Тэгээд тэр буланд ингээ хүүхдийн тоглоомын шийдэд төгссөн мөн үү? Тэгээд энэ хотхон хороодууд асуудлаа ингэж шийдээ мөн үү? Тэгэл одоо энд нэг за манай Улаанбаатар хот агарын бохирдолтой юм чи энэ ногоо хожоод ороожийг бол яг хаа нэг жилдээ нэг удаа сольж штэ хотхоны орьсон суугчт нэг хүүхдийнхээ төлөө нэг хэд хэдэн төгрөг гаргаал тэ бистэ. Тэгээд тахтвал тэгэл хүүхдүүд тоглох орчинд нэг юм буланд ийм тогтчлт хийж болж гинэ. За одоо ингээд оройн цаг болцсон. Буудлын ресепшн гарч ирж янз янзын юмнуудыг цэвэрлэх шиг байна. Тэр гүүгээ явж байна. Тэр хоолоогоор ингээд явж ордгийн байна. За Монголд бол ингээд сүүлийн хэдэн жил бол нэг хэлэхэд төрхий энэ хотгоны догчлт хүүхдийн тоглоомын талбай асар их дутагдж байгаа. Нэг байшин барайл зараал зайлна. Тэнд нь хүүхдүүд нь хаана тоглоно уу байна уу ёор хамаагүй мөнгөний төлөө болцсон. Тэ. Яг энэ дээр санаа аваарай гэсэн үднээс би нэг ийм жижигхэн нэг бичлэг хийж ирээл бэлддэм үү гэсэн нөгөөдгөө чинь бас таслаад монтаж энэ төр хийх гэж хэвээр ядаргаа. Би чаддаг ч юм тэгж. Би чи бүх юм оргонкороо. За ингээл хүүхдүүдийн бөмбөгийг тэр хүүхэн энэ араа. Оп давлаа шидлээ. Өдөр жингээд хүүхдүүд битүү заяа. Тэгээ одоо бол ингээ орой болцсон учраас ингээд энэ чи одоо орой 18 цаг болж байна. Гэрлүүд асч эхэлж байна харж байгаа үстэй сая тав гэж асч байна мөн үү. Энэ бол одоо хаашаа нэг за яг нэг 15 м байна. Ийшээ нэг 20 м байна. Ингээд нэм жижигхэн газар. Ингэж хотхоныхоо тогтчлтыг хийцгээ нөхдүүдээ ойлгосноо. Барилга байшин барьдаг нөхдүүдээ одоо үндсэн хуулиндаа эрүүл аюулгүй орчинд хүүхдүүдэд амьдрах хэрэгтэй гэж заасан мөртлөө хүүхдүүд тоглох тоглоомын талбай Монголд дутмаг. Энэ нөгөө хэлэхэд тэр бол харалта ийм шилэн ийм жижиг юм хийсэн байгаас та хараа. Буланд ч та хашааны буланд тэр булан энэ хоёроос ингэж авлаа тэнд ийм булан ийм жижигхэн газар хийсэн байгаас сөөм газар. За ингээ хүүхдүүд бол битүү өдөр тоглосон. Эндээ санаа аваарай. Хаяа газар ингээд нэг Монгол минь ий болчоосаа хүүхдүүд минь ийм тоглоомын газар тоглодог байгаасаа энэ төр гэл бодож явдгийн хувьд хийж байна да. Энэ лайвыг энэ ажмад гарч тусалдаг юм уу? Би ч бас хүнд тусарх шүү дээ орх. Ажил хийж байгаа хүнийг 20 очиохоор харахаар ингээ очиод хамжилцмаар санагдаад байдаг. Гэвч би сайхан нэгэндээ туслаад тоглоом нь ёз ороод байна. За тэр баяртай гэж нөгөөдүүдээ тоглоомыг хороочих шиг байна өрх. Тэгээд тоглоомуудын ингээд тусна юм саунд хийчтэй юм. Тэгэл гарч ирээл энэ тоглоомын талбайгаас дуртанд бөмбөг гаргаж ирээл тэгэл тоглоод яг хөөхтүүд улсын замбраагүй хаа газар ингээд сарниулаад орчих тийм байл л да өөрхий аргагүй шүү дээ. Тэгээд тэднэрийн ингээд энэ албаагч нь гарч ирээл цэвэрлж чинь орхи. За тэр баяртай санаа аваарай. Шинээр хотгон ороод барьж байгаа нөхдүүдээ тэ энэ одоо интерьер нөгөө юугийн архитектур төлөлтийн даалгавар эскиз зураг мургийг батлаж өгөхдөө энэ хотгон хорооллыг иймэрхүү байлгууд барьж өгнө баталж өгнө гэдэг энэ төрөөс тэр бодлогыг аваад хэрэгжүүлчихэл болно шүү дээ.
За өдөр баяртай.